За сайн байна уу? Миний бичлэг тавтай морил. За өнөөдөр бас л гоё өнгийн юм идэх гээд бэлдээд сууж байна. За өмнөх оруулсан бичлэгээр бүр маш олон хүмүүс цэнхэр гэсэн учраас гоё цэнхэр өнгийн юм бэлдсэн байж байна. За зөвхөн цэнхэр гээд зогсохгүйгээр би юмнуудаа цуглуулахдаа ингэж утсан байхгүй юу? Зүгээр нэг бас нэг амтанд төвлөрөөд явах уу? Бас сонирхолтой содон өмнө нь хизээж өөрийнхөө амсаж үзэж байгаагүй юмыг авъя гэж бодоод авсан байж. Тэгээд дээрэс нь гаднах нь ингээд цэнхэр уудтай бүр зөндөө юмнууд байд юм байна. Тэгээд би гаднах нь цэнхэр хагаад доторх нь хэрвээ цэнхэр биш болвол цэнхэр өнгөн ямттан эцэн болохгүй дээ. Тэгж бодоод би айл болох гадна дотнгоо цэнхэр юм цуглуулах гад цуглуулчихэд ирсэн. Юмаа идэхээс өмнө нь штэ манайха лайк and subscribe дараарай хөө. За окей, алнаас нь эхлэхгүй би бүр бодоол энэ гайхал. Чи эхлэмээр ээ нүү. Энэ л эхлэмээр байгаа юм шиг харагдаад байна да. Энэ л эхлээл байгаа юм шиг харагдаад байна да. Юу гэхлээр маршмеллоу гэж байгаа хгүй. Зөөлн хөөсөн чихэр. Тэгээд дээрэс нь нөгөө Валентайн болж байгаа болохоор бас нэг хөөрхөн чимэглэл хийгээд нэг чихмэл мэхмэл ард нь чахчихж нэг нь тэгээд авчи нара this is so cute. Би өнөөдөр цэнхэр юм идэхээр ирлээ. Sour Patch юм чинь мэдээж л эсэглэн юм байх. Цэнхэр улаан өнгийн хоёр өнгөтэй юм байна. Тэгэхээр хэдүүлээ цэнхрийн сонгож идцгээе. Ийм юм гарч ирж байна. Оо, энтэйгээ адилхан хараа. Энтэйгээ адилхан юм байна. Оо, like and subscribe дараарай. За, окей, идцгээе. Гомчтой. Гаднах нь энэ улаан цэнхэр байгаа штэ. Энэ нь ийм эсэглэн гясалтаатай гэх юм уу? Нэгдүүлээ нэг ийм sour эсэглэн эрдэнэ чихрээд штэ. Тийм сахараар гаднахыг бүрдсэн. Тэгээд доторх нь гоё зөөлхөн маршмеллоу байна. За саяныхд бол бүр зөөлхөн тэгээд хажуугаар нэг тийм хөөрхөн гясалтаатай юм шиг амтамтагтай гоё ялаа. Бас 8 оноо. Маш гоё зөөлхөн. Тэгээд гоё ялаа. Ийм юм байгаа даа. Гадаанч цэнхэр тэгээд доторхон ийм 3 төрлийн өнгөтэй байгаа даахгүй. Тэгээд бас их сонирхолтой санагдаад авсан юм. Нара. Ингээл задлангууд цэнхэр биш болохоор цэнхэр өнгөн юм ийдсэн болохооргүй байгаад. Тэгтээ нара доторхон цэнхэр өнгөнгийн доторхон юм байна. Окей. Бас боломжтой. Тэгээд дээрээ M&M-тэй доторхон ингээ 3 төрлийн. За идэж үзье. Үгээр шоколадан кекс нүүн Монгол нэг юм кексэд штэ юу лээ. Нэрийг мартчихжээ. Би бүр нэрийг мартчихлаа. Би тэр дуу амар дуртай байсан штэ. Нэг юм зөөлхөн гадуураа шоколадтай дотроо зөөлөн кекстэй юу лээ. Choco pie биш. Тэгтээ нэг юм арай нэг юм за нэг иймэрхүү хэлбэртэй. Би бүр нэрийг мартсан байна. За тэрний миний бодож байгаа юм байвал комент хийрээ за. Яна. Яг тэрэндээ адилхан амттай байна. Би 10-аас 6 жоохон ялуун ихтэй байна. Гэтэ яг гоё. Шоколад нь гоё. M&M яг амтагдчих. Яг M&M-ийн амттай. Ер нь бол дэжгүй. Гэтэ би 10-аас 6. Окей, дараагийн амтанд руу орцгоё. Энэ хараа. Ийм freeze dried candy гэж байгаа байхгүй юу? Хөлдөөгөөд хатаацсан чихэр. Бас л TikTok дээр юм бас нэлээд од болоодсан. Янзаараа гарч ирээдсэн. Тэгээд яг энэ дотроос нь цэнхэр өнгөтэйг тууж гаргаж ирээд идэж үзье. Окей. Нэг тийм фрэш өнөр өнөрт чинь нэг тийм сингэнсэн өнөр өнөрт чинь нэг тийм гамаатай ч юм уу. Энэ хараа доторх нь юм. Энэ хараа. Ямар царайлаг юм бэ те. Ийм царайлаг.
Солиотой. Энэ бүр галзуу. Би одоо энийг зүүрлэж хэлэх юм гэх юм бол зүүрлэж хэлэх юм болдохгүй байна. Би бараг анх удаа ийм төрлийн мэдж байгаа юм шүү. Freeze dried candy. Нэг тийм гоё fresh заяа. Сингэнсэн тэгээ нялуун биш. Тэгээд нэг тийм юу мэр юм бэ? Чихэр. Тэгээд зүүрлүүлж хэлэх чихэр. Юусаа санаанд орж ирэхгүй. За яг хэрвээ бүр яг төхүүлээд сайн ингээд амтлаад штэ. Яг залгуур ирэхнээр цаашаа ингээд ороход зүртээ мэрэд яг. За яг тэгээд ороход нэг юм юу шиг санагдлаа. Амт нь бол юутай дүүцгүүцээ гэхлээр нэг хөөсөн чихрээд штэ нэг бүр ийм том ийм хөөсөн чихэр тэрийг ингээд хүлдөөгөөд идчихэж байгаа юм шиг л санагдлаа. Тэрийг ингээд нөгөө хатаацнаар нь идчихэж байгаа гэх юм уу? Тийм хүү санагдлаа. Тийм л юм шиг байна. Тэгжэл дүгнэлээ. 10-аас 10. Энэ амар гоё юм. Энэ амтлах нь бүр амар таалагдсан. Энэ бүр so good. So good. Энэ бүр гоё юм. За ингэж тийм хэлчих байгаа. За дараагийн амттан маань штэ. Sour slime. Okay. За тэгээд энэ нь зинхэр энэ нь черриний амттай юм шиг байна. Ингээд хоёроо байд юм лээ. Тэгээд энэ нь нэштэй double pack sour slime гэж аахгүй юу? Face Twisters гэж аахгүй нүрийг ингэх юм шүү. Энэ л амттай нараа. Ийм юм шиг ийм кэнди авдаг. Амар эсэглэм ээ. Миний хэл бүр цэв цэнгэр болчлаа. Нөөстэ. Нүгэл нь юм улаан юм байна нараа. Амар гоё юм байна. Ягаан нь амар гоё юм байна. Яна эсэглэн байна гэчээд араас намсмаар санагдаад тах юм. Архин дуртай юм шүү дээ би одоо. Юм бэ. Би энд 10-аас 9 гоё эсэглэн юм байна. Гэхдээ эсэглэн ирний чихэрлэг хэрний эсэглэн ирний чихэрлэг хэрний эсэглэг. So good. 10-аас 9. Nice. Окей, дараагийн амттан bubble gum. Ингээд онгоод юм. Ингээд тэр дотроо. Окей. Чулуун чихэр тэгээ бохолох юм шүү. Ингээ ган дээр ингэж цэнхэр өнгө юм гарч ирж байна. Би 10-аас 4 оноо өглөө. Яагаад вэ гэхлээр штэ. Нэг тийм гоё юм алга зүгээр л bubble gum л зүгээр л бох. Чи амттан бол ийм нэг юм байгаад байгаа юмараа. Chocolate гэж аахгүй. Тэгсэн хэрнээ бас эсэглэн. Сонир. Энэ нараа манайха. Вау. Энэ нараа. Вау. Эсэглэн чоклад. Энэ шоколад нь би 10-аас 7 бас дэжгүй. Гаднах хэсэг нь зүгээр milk сүйтэй шоколад тэгээд дотор нь байгаа энэ нэг цэнхэр юм жоохон эсэглэн чихэр юм байна. Тэгээд эсэглэн шоколад болж байгаа юм байна. Бас сонирхолтой. Энэ хараа цэнхэр өнгөтэй тэгээл бас сонин содон олдож байгаа л юм хин эсэглэн зүйлүүдээсэн ийм sour юмнээс ахуулаад тэгээд тийм болохоор л авчирсан байгаа шүү. Тэгэхээр дундаас нь ийм хөөрх юм гарч ирж байна.
Филиппиний цэнхрийн намсгалаар нэг юм газтай ундаж ам шиг. Энэ колатыг намсад үзье. Яг кола. Энд Японы хах шиг байсан. Яа, Японы. Тэгэхээр болох гайгүй тийм. За энэ би бүр 10-аас 10 өгч тийм үү? Окей. Энэ бүр амар гоё яллаа шүү. За тэгээд миний бүр ам цангаад байна. Тийм болохоор энэ рүү орцгоё. Wow. Cheers. За энэ штий. Энэ бас slime liker sour soda toxic waste гэнэ бас л за эсэглэн газтай ундаа юм байна. Эсэглэн газтай ундаа. Би бүр өнөөдөр битүү эсэглэн юм ууж байна. За. Газтай тэгээ чихэрлэг энэ их таалагдлаа. Би энд 10-аас 10-ыг өглөө. Өдөртөл өөрийгөө мэдээгүй явсан байна. Би эсэглэн юм дуртай байна. Sour юмд л юу нэг дуртай байна. Миний саяны эзэн юмнуудаас бас энэ sour-ууд нь амар гоё таалагдлаа. Нэг тийм гоё сэргээгээд энэ жихний нараа Cheetos-ийн замс зүтэй. Далайн байцааны зургтай далайн байцааны амттай Cheetos юм бах та. Эмэн 10-аас 2. За 3. Энэ бол нэг таалагдсан. Юу нэг гоё биш юм. Яг далайн байцааны амттай чипс юм шиг байна. Cheetos chips. Энэ заагаа зин тэгсэрний нэг цасан шиг харагдаад байхгүй. Тэгэхээр бас нэг тийм сэнгэнсэн амттай хүүтэн чихэр юм болов гэж би бодсон. Гад ийм шилэн дотроо тэгсэрний нэг тийм гүн цэнхэр өнгийн юм байгаа даа. Тэгэхээр энэ дотроо гаатай хаа. Гаатай дотроо чөмөртэй хатууч юм байна. За энэ нь би 10-аас 8. Яг хөө дэжгүй хаяа нэг идэж яхад юу н дэжгүй шүү. Энэ чихэр бас гүйд байлаа. Бас л sour юм байна. Та нар бүгдээрээ бараг мэдэх баха. Гаднаа ийм sour. Гоё юм 10-аас 9. Ялцгүй суугуудад эсгэлэнгээд төрнөөс хойш энэ бүх юмудаа идэдсэн миний тэр өгзөө юм болов. Гинт сая нэг үг ороод ирлээ. Тэр нь ямар үг өгөхлээр хүчил. Хүчил ихтэй чихэрнүүд хүчил ихтэй ундаа гэх юм болов. Эсвэл эсгэлэн зөв. Тэ мэдгүй та нар хэрэг зүг буруу болвол бичээрэй да. Би бас мэдгүй шүү. Тэг мэдгүй байвал бити загнаад агаарай. Би уйлаа шүү. Тэнхэр өнгөтэй соск. За дээрээ ийм соскын хэлбэртэй матан чихэр. Тэгээ доороо ийм powderтэй. Тэгээ энэ powder нь бас нэг ийм тэнхэр өнгөтэй. Тэгээ жоохон хэсэглэн юм шиг байгаа. Тэгээд бүгдээрээ хамт try хийж үзье. Ooh, this is so cute. Ингээд ингээ барьдаг буучтэй. Эхлээ би энийг 7 жиж дараа нь энэ powder нь яана наалтна гэсэн үг нойтон болж ийж. Нара. Ваа, ингээд наалтаа гараад ирсэн. Дамс. Окей. Баа сонирхолтой. Окей. За энэ бол бас таалагдлаа. Энэнд би 10-аас за 7. Мэдгүй. Нэг тийм амар таалагдсан юм байхгүй, нэг тийм таалагдаагүй юм байхгүй. Тэгэхээр 10-аас 7. Окей. Бас сонирхолтой чихрэн.
За миний хамгийн сүүлийн юм бол өмнөх бичлэгэн дээр бас ийдсэн Pop Rocks тесэрдэг эрдэн тесэрдэг бох. Тэгээд ер нь өндөрлөе. Хамгийн сүүлийн бишэна. Бишэн миний өмнөх бичлэгэн дээр байснаа бишэн энэ хараа. Энэ cotton candy юм байна. Тэгэхээр ийм cotton candy гэдэг ийм хүүсэн чихэр идэв штэ. Тэрийг ингээд ингэсэн тэгээд тэр нь бохолох юм уу? Тийм л юм шиг байна. Дотроо нэг ийм хавтгай юм мэдрэгдээд байна. Хамгийн сүүлийнх энэ хараа. Наалцсан ерөөсөө идэх боломжгүй тэгээд амтан ч гэсэн сонин ам руу ороод хамаг шүд аманд наалдаад энэ бол үнэхээр муухай. Би энэ 10-аас 0 өглөө. Би энэ дээр фейлдчих. Окей. За энэ ганц ууч. Дөр би бичлэгнэрээ битүүл цэнхрийн мэдлээ. Үүнийг маань миний шүд хэлээр нотлох болно. За окей, миний бичлэгтээ энэ хүртэл надтай хамт байсанд маш их баярлалаа. Тэгээд лайк, subscribe, чадвал комент хийрээ окей. Тэгээд bye.